Бусдад үзий ядагдаж зарцын ажил хийж ирсэн 13-тай жаал яг үнэндээ үнэхээр хүчрхэг чөтгөрийн чадвартай болж таарна. Өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ кимоно жихэн гэдэг аним дээр товч тайлбар болон дүгнэлт сэтгэлээ үлдээх болно. Намайг дэмжиж лайк болон subscribe заавал дараад өгөөрэй. Enjoy the video. Нэгэн жижиг тосгонд баахан үхсэн амьтад олдох хэрэг гарч ирснээр Токиогоос Инугами гэдэг мөрдөгч залуу энэхүү хэрэг дээр нь ажиллахаар хүрэлцэн ирнэ. Жижиг тосгоны хүүхдүүд Токиогоос хүн ирж байгааг сонсоод бөөн баяр. Учир нь тэд тэр болгон Токиогоос хүн ирж байгааг харддаггүй болохоор. Хүүхдүүд дундаас Ятаро Кусако гэх хүүхдийн гэрт нь Инугами ирэх бөгөөд Ятаро маань өөрөө түүний адил Токиод амьдарч мөрдөгч болох хүсэлтэй. Манай энэ Ятаро Кусако бол жоох их зантай бардам өөрийгөө бүр мэдэрсэн хүүхэд. Кабана гэдэг өөрийн хамаатан хүүг Токиогоос мөрдөгч ирэхэд гэрлүү нь орж ирэхгүй шүү. Дандаа өмхий байдаг болохоор орж ирэх юм бол алан шүү чамайг гэж хадуу анхаарал хүүгнэ. Кабанад Ятарогийн гэр ихнээс өөр гэр бүл байхгүй учраас бүх шаардлагын зөвшөөрч хамаг гэрийн ажлыг нь хийдэг зарц мэт сэтгэл хөдлөхөө хүүхэд. Ятарогийн нагаз зэгч Кабанад муугаар хандаж Кабаныг гэр бүлд нь гай дарамтлал учруулдаг гэж боддог ба Ятарог илүү хайрладаг нэгэн. Тэрээр бас тосгонд үхээд байгаа амьтдын улмаас Инугамиг дуудсан хүн нь. Инугами тэдний гэрт хүрэлцэн ирээд Кабаныг хичээнгүлэн ажиллахыг харж ажиглан оройн халуун хашаанд суух үед нь Ятаро Кусако нурууг нь угааж өгье гэж орж ирээд Инугами түүнээс Кабаныгийн талаар асуухад тэр төрхөөсөө муухан үнэртэй байсан бас түүний аав ээж нь баг балчур байхад нь түүнийг хайснаар тэдэнтэй амьдарч эхэлсэн гин. Уснаас гарч ирээд нагаз зэгчэд одооноос Ятаро Кусакогаар үйлчлүүлэх биш Кабаныгээр үйлчлүүлье гэж Инугами хүснэ. Маргааш өглөө нь Инугами Кабанатай уулзаад ярихад Кабаны өгсөн амьтдын талаар мэдээлэлтэй ба шинэ бүтэн сар гарах болгонд энэ аимшигт үйл явдал тохиолддог хэмээн Инугамид бүрэн дүрэн тайлбарлана. Ирэх шинэ бүтэн сартай шөнө 5 хоногийн дараа бөгөөд энэ хугацаанд Инугами Кабаныгийн гэрийн ажил хийх ёстой үйлчлэлүүдэд нь хамтран хилцдэг. Түүнд туслах зураа Инугами Кабаныгийн зүйлтийг олж хараад яадаг зүйлт болохыг нь асуусан чинь төрснөөсөө хойш өөрт нь байсан болохоор ээж аав нь хэдий одоо байдаг хүч өгсөн бэлэг гэж боддог болохоор өдөр бүр зөөж өөртөө нандинан хадгалдаг болохоо тайлбарлахад Инугами Кабаны зүйлтийн үнэн түүхийг нь ярьж өгнө. Энэхүү зүйлт нь лайфстон буюу амьдралын чулуу гэдэг зүйлт ба өөрийн гэсэн онцлог хүчрхэг чадруудтай. Тийм болохоор ээж аав нь дэмий үлдээгөөгүй цаана маш том учруудаа агуулж байх учиртай. Чи аав ээжигээ олохыг хүсэж байна уу хэмээн маш гүн асуултыг Инугами Кабанад тавина. Тэрхүү оройн Ятаро Кабанад атаархаж уурсан уурай гарган түүн рүү занал хийлэнгүү дайрдаг. Яагаад вэ гэвэл гоё ажиллаж байгаад Ятаро Инугамитай Токио явах төлөвлөгөөтэй байсан ч Ятаро цагийг хамт өнгөрүүлж чадахгүй Кабаны өнгөрүүлж төлөвлөгөөг нь бүснүүлсэн болохоор. Би яг энийг үзэж байхдаа ганц Токио авах гэж ингэж амар мангар ажиллах юм уу гэж амар бодсон. Та нарт ямар санагдаж байна комент хэсэгт бичээрэй. Бас лайк болон subscribe дараагүй бол яг одоо дараад үзээрэй guys. Ятаро уурандаа манай хүний зүйлтийг тасалж байна. Гэтэл Кабана энэ бүх хугацаанд жирийн нэгэн биш харин түүний дотор хүчрхэг кимоно жүтгэр оршин тогтнодог болж таарна. Нөгөөд чинь мэдээж нүдэндээ итгэлгүй айж цаас цухтахад Кабана ашгүй ухаан санаагаа алдалгүй зүйлтэй буцаан барьж аваад хүн төрхөндөө хувиран шилжинэ. Кабана өөрийнхөө жинхэнэ төрхийг олж мэдсэний дараа өөртөө уурлаж харуулсан суух үеэр нь Инугами гарч ирээд өөрийнхөө бүхсийг Кабанад харуулдаг. Тэгсэн чинь бүхсэндээ сүултээ идэм да алаа хийсэн. Сүүлээ харуулад энэ дэлхийн ертөнцид кимоно хүн төрөлхтөө хоёр хамтдаа зэрэгцэн оршин тогтнож ирсэн болохыг тайлбарлан ярина. Кимоно гэдэг нь амьтны шинж чанартай бас амьтны чадваруудыг нь эзэмссэн юр бусын урлагийг агуулах амьд битнүүд. Тэд хүмүүстэй зэрэгцэн оршдог боловч ихэнхдээ жинхэнэ мөн чанараа нуудаг. Зарим нь тайван амгалан амьдардаг бол зарим нь хор хөнөөл учруулж өөрсдийнхөө болон хүмүүс хооронд зөрчилдөн үүсгдэг. Кабанагийн хувьд бол тэр Инугамитай адилхан хааньё буюу хагас хүн хагас кимоно. Тэгэхээр хүний биетэй мөртлөө кимоногийн чадвартай гэсэн үг. Кабана өөрийгөө ойр зур тохиолдож байгаа амьтдыг алсан байх юмэн бодоход Кабана зүйлтнийхээ ачаар ерөөсөө тийм зүйл хийж байгаагүй харин энэ тосгон түүнээс гадна өөр кимононууд байгааг Инугами олж илрүүлсэн байна. Ятаро Кабаныг хараад айснасаа болж ойроо зүхтөнгүйсэн болохоор тэд хамтдаа олж авахар гүйж ороход кимононууд тэднийг тойрон бүслэнэ. Манай Кабана ч харин бүр аягүй хүчтэй залуу болж таарад ядахмгүй бүгдийг нь буулгаж авнаа. За бас л нэг One Punch Man шиг гар байсан байна. Ер нь аним дээр ийм хүчрхэг залуус бас их байх юм аа. Мөн ноцолтой болсны эцэст бүх асуудлууд шийдэгдсэн тийм гэсэн Инугами энд ирсэн яг жинхэнэ үннээ дэлгэнэ. Тэрээр Ятарогийн нагаз зэгч Кабаныг кимоно болохыг мэддэг бөгөөд үнэндээ түүнийг Кабаныг устгуулахаар авчирсан байдаг. Инугами ёстой шулуухан гэгч нь ажлаа гүйцэтгээд Кабаныг тархин дундуур нь буудаж унагаагаад нагаз зэгчид Ятарог 9 минут авчирж өгөөд өгсөн Кабаныг харуулж цааш Токио руугаа буцдаг. Кабана үхсэн үү?
Үгүүдээ үгүй. Кабане буцаад нөхөн сэргээд өөрийгөө эмчлээд юу ч болоогүй юм шиг л сэрдэг. Яаж вэ гэвэл хагас кимоно хагас хүн бас түүний доторх хагас кимоно нь хүчрэхэг үхшгүй чөтгөр болохоор ямар ч асуудалгүй сэрнэ. Мөрдөгч Иногами маань албаар Кабаныг алсан дүр үзүүлээд өөртөө авч яваад хамт дэлхий дээр байгаа хорон санаад кимононуудын эсрэг ажиллахаар бас Кабаныгийн гэр бүлийг олж өгөхөөр авч явсан байна. Иногамигийн ажил дээр Кабанатай адилхан аав ээжгүй бас өвөрмөц өөрсдийн гэсэн чадвартай Шики Акира хоёртой танилцсан бид. Шики болохоор шинээр ирсэн Кабанед жоохон дургу асуу шалгаагаад л би чамаас илүү шүү бас насаар ахмад ч үгээд өөрийгөө сүргийн альфа мэд харуулж гал оролтоостой. Харин Кабанеч тоосон шинж алхөө тэнд. Манай хэд олуулаа усны дараа хамтдаа анхны даалгавартай гарцгаана. Нэгэн айлд шавжны халдвар тархаж гэр бүлийг тэр чигтэнд бүрхсэн байдаг. Шики маань аалзны кимоно хүчтэй болохоор шавж байгаа өрөөрөө өөрийн шүсээ явуулж шавж нарыг цуглуулад байгаа эд зүйлийг авах гэсэн боловч шавжнууд Шикигийн аалзны торог нь зад таслаад эзчихтэн. Нөхцөл байдал хизүүтгэхэд Кабане маань туслахыг хүсээд Иногами хүчрэг гэдгийг хараад өөрийн бээрээ мэдэрсэн болохоор зөвшөөрснөөр Кабане өөрөөрөө орж шавж нарын овоороо дурлаад байгаа зүйлийг нь холдуулан авснаар гэр бүлийг амжилттайгаар аварна. Энэхүү кимоно шавж нар хүний гин буруунд их дуртай болохоор түүн рүү нь улайрж овоорсон болж таардаг. Шавжинд нэрвэгдсэн гэр бүлийн хүү хитрхи ядуу болохоор гутал хулгайлж гин буруу үйлдснээр түүний хулгаасан гутал нь гин буруугаас үүдэлтэй учраас шавж нар өнгөнд нь цуглаад гэр бүлийг аюул төртөөсөн байна. Иногами гутал хулгаасан хүүд хулгай бити хийгээрэй гэж хэлснээр гэр бүлд ямартай ч манай хэд асуудалгүй тусламж үзүүлж анхны даалгавраа амжилттайгаар давна. Маргааш болоход Иногами Инари гэдэг эмэгтэйтэй учир битүүлэхээр Кабаныгийн талаар уцаар ярьж иржсэн Кабане, Акира, Шики гурвыг цагдаагийн газар руу Инаритай уулзуулахаар явуулна. Даанч цагдаа баахан хүүхдүүд тань гэж дотогш оруулдаггүй. Өөсөө манай хэд 12-оос 13 настай. Боддоо арай л жоохон бага зүтэй. Жинхэнэ амьдрал дээр байсан бол цагдаа нараас ингээд жоохон хүүхдүүд тань гэж оруулахгүй л байх. Манай хэдийг орж чадахгүй зөксөхт нь Кон гэдэг үнэний кимоно өвчтэй охин гарч ирээд зөвхөн Кабаныг дуудаж авснаа Инаритай уулзуулахаар болсныг нь батлаад авж яван өрөөнд оруулснаар Кабане Инаритай уулзуулна. Инари болохоор кимоно нартай холбоотой тарьсан эрэг цогцос гэх мэтчлэн зүйлсийг нийтийн нүдээс нуудаг томоохон ажлыг гүйцэтгэдэг. Жувхал эмэгтэйч даанч жоохон нохоо санаатай. Өөрийнхөө эрх ашгаа нэлээд боддог. Инари Кабанетай уулзаад Кабаныгийн лайфстон буюу амьдралын чулуунаас өөр юмыг тоож ярьдаггүй. Кимононууд хүн амьд биетэн алж эзжиж энерги нөхөж амьдардаг бол Кабаныгийнх шиг амьдралын чулуутай бол хүн амьтан устгах шаардлагагүй амьдарч чадна. За тийм үү гэдэл яриа сууж исэн муу зэвүүн авгаачин Конор манай хүний толгойг завчуулаад амьдралын чулууг нь хулгайлчихна. Хэдий кимоно нарт хэрэгтэй чухал ажил хийдэгч өөрийнхөө эрх ашиг бодоод Кабаныг дуудсан байна. Манай хүн ч гэхдээ үхэршгүй мөнх буцаж оргох чадвартай болохоор биеийг нь толгойг нь тусад нь авч явахгүй болохоор Конд Инари даалгаад явуулцдаг. Кон өөрийгөө Кабаныгийн дүр туурайгаа доош буугаад Шики Акира хоёртой таарахад манай хоёр Кабанагаас өөр ажиллаад байгааг мэдлгүй яах вэ? Далмид нь Шики Коны эзэн болох Инариг өстө муулж өгөө дургуг нь хүргэснээр Кон өөрийнхөө жинхэнэ төрх үнэг нь туурайад галан бомбог тэднэр рүү шидэж хэрцгийгээр дайрахад Шики хэдий Кабаныгийн төвшөнд биш харьцангуй өчрхөг кимоно болохоор өөрийн алзны тороо яг л Спайдермен шиг ашиглан хамгаалж Кабаныгийн толгойг хадгалсан хайрцгийг эрүүлж аваад задлаад Кон руу шууд ихц шиднэ. Нөгөө толгойн ёстой хөвн нисэж очиод Коныг хазаж хамтдаа буулгаж авна. Хайрцагнаас Кабаныгийн толгойг гаргаснаар Кабане шинээр дахин ургаж бий болоход Шики бүр гайхна. Хэдий хоёулаа л адилхан хагас хүн хагас кимоноч Кабане бүр яалтчгүй үхшгүй мөх өөр төвчний зэрлэг амтан байна. Хамтран ажиллаа бие биенээ хамгаалснаар Шики Кабане хоёр маань дундаа уучраа олоод жинхэнэ цусны хамууд болцоодог. Жинхэнэ цусны найзууд болсон л гэсэн үг шүү. Иногами манай залуусыг авахар хурж ирээд яг яагаад өнөөдрийн үйл явдал өрнөснийг тайлбарлахад Инарыг хилцээр тохиролцоонд хэр хандах нь шалгаж байсан төдий. Өөрийг нь хуурж мэхлэх магадaltaйг нь мэдэж байсан болохоор Кабанед хуурамч амьдралын чулуун өмсгөж явуулаад жинхэнэ хөлбрийн шүдэн дундуур нь уулгасан болж таардаг. Жохон нохой санаа гараад амьдралын чулууг нь хулгайлчлаа гэж бодсон чи яг үнтэй хуурамч хулгайлцсан байдаг ш. Азгүй нас. Ямар ч байсан бөөндөө хотын дундуур давхсаар орой гэртээ ирэхэд тэднийг Инаригийн туслах Кон хэдий маш их хүнд бэртэл авсан ч Кабаныгийн толгойг авах даалгавраа гүйцэтгэхээр оролдож зүтгэсээр байна. Даанч хөөрхөж аваас бэртлээсээ болоод ухаан алдаад унноо. Ухаан алдаж нэлээд удаан байсны дараа сэрэхэд Иногами бэртлийг нь асраад бас идэх амттай пицца өгсөн ч Кон чин Кабаныгийн толгойг авахгүй л Инари руу буцаж чадахгүй гинэ. Яас их юм шаардсан даварцсан амтан бай тээ. Гэхдээ манай босс юмсыг хуурамчаар хувиргах чадвартай юм болохоор хөргөчнөөс нэг мандрин аваад Кабаныгийн толгой олгож хувиргаад Конд энэ толгой нь байна гэж хуурж өгөөд явуулчихна. Эмсаа авах зайгүй төд удалгүй манай Кабане шинэ гүйцэтгэх даалгавар аваад Акиратай хамт нэгэн усны шугамд үхсэн цогцос илэрсэн талаарх асуудлаар хамт явна.
Хамтдаа доош алхаад явах зур мэлхийний ухаангүй хүн идэх кимоно гарч ирээд Акира руу дайрахад Кабане аваад халз тулаа зогсох зур хамаг бүдүүн даргын маань мессенжер амтнд тулдан хурж ирээд Кабанед хэрэгтэй мэдээллүүдийг өгнө. Ойрт гарч буй хүн амтны аллагын хэрэг энэхүү мэлхийн кимононуудаас үүссэн ба оршин суугчдын аюулгүй байдлыг хангахын тулд Кабане бүх мэлхийнүүдийг алах хэрэгтэй. За давчондоо бол манай хоёр энэ дотор байгаа бүх мэлхийнүүдийг устгах хэрэгтэй. Кабане ёстой алцаад тахад Акира энд айгаад ёстой хэрэг алгав. Уг нь манай Акира анх Токиод илүү хүчрхэг болоод өөрийн ахыг олох зорилготой ирсэн юм байна лээ. Даан сүүлдээ бүр зорилгооч мартцсан байна. Тэгээ гинэд зорилгоо сансан болохоор бөксөө чангалаад тулдахар болноо. Дулаан эхэлж чонглоор дүүрэн мэлхийнүүд гарч ирэхэд Кабане ганцаараа бүгдийг аргалж бардаггүй. Акира харин тэнд тус биш гай болж сандран ойролд суугаад Кабане хүнд байдалд байгааг ажиглан хараад бага насныхаа аим шиг траумад урсамжаа санснаар хөнгөлдөөсөн бүх зүйлсийг хөлдөөж алснаар даалгавраа ямар ч байсан асуудалгүй амжилтаар гүйцэтгэнэ. Дараагийн өдөр манай Кабане ажлын бас амьдарч буй офисоо цэвэрлж байтал тэнд нэг үйл мэдэгдэх өрөөнөөс нэг хүн гарыг нь татаад аваад орчихдог. Дотор нь Михай гэдэг нэртэй цус орогч компьютер дээр тоглоом сууж байдаг. Цус орогч бас олон зуун жил шинжилгээ судалгаа 9 шидийн зүйлс хийсээр байгаад өөдөд сүүлдээ видео тоглоомны салбарт хүлдэвэд Иногамигийн ажлын хамаг компьютертэй холбоотой асуудлыг шийддэг нэг юм байна. Иногами ууг нь манай эдэд танилцуулахыг хүсээгүйч бүгд танилцаад авна. Михай өрсөлдөөн өөрийг нь хөгжөөх зүйлсэд дуртай болохоор Кабанетэй гар барилдаж байгаа тождөгч Кабанед эндүү хүчрхэг юм болохоор Михайн буугыг ёстой байхгүй болтол нь хуглаа ичнэ. Буугаа хуглуулсан хүн чинь видео тоглоомоо тоглож чадахгүй хийх юмгүй болоод уйдахгүй байх зорилгоор Михай Иногамиг өөрийнхөө өрөөнд хориод Акира Кабане Шики гурвыг ажилчид нь нэг нэгээрээ нас ураад байгаа үйлдвэрлүү учрыг нь тайлах хэзүү даалгавар өгөөд явуулчихна. Даалгаврыг ерөнхий Шикиг үүсгэхээр өөрийгөө аалзны тороор бүрхэж ойр тойронтох объект биедүүдийн тусгалаар үл үзэгдэж болгоод байгууллага руу орно. Түүнтэй хамт цус орогч Михай өөрийн бүтээсэн олон талын чөдөртэй удирдлагатай машинаар харилцаа холбоо тогтоож тэрхүү компанид нь яг юу болж байгаа вэ гэдгийг судалж үзэхэд 3 шумуулны кимоно болон хувирах чадвартай эгчнэр ажиллаж байдаг. Ажилчдын тэрхийг сорж ажилчдыг юу ч бодох боломжгүй зомби шиг болсны улмаас ямар ч хариу үйлдэлгүй хөвгтлээ ажилдаг тийм л аимшигтай дүр зурагт байгуулга байна. Шики маань 3 эгч нараас айгаад би энэ 3-ыг хамтд нь барахгүй хэмээн буцах гэсэн боловч Михай удирдлагатай машинаараа дуу чимээ үүсгээд эгчнэрээ гаргаад ирчдэг. Энд ч яар ёстой муухай санаатайгаар үгүй юу? Кимоно эгчнэр шумуулны чадвартай болохоор Шикигийн дулааныг илрүүлээд хэдий үйл үзэгдэж байгаа ч барьж авч илрүүлж чаддаг. Харин тэр мөчт нь Михайын удирдлагатай машин цэглэхаан цохилд өгч Шикигийн амийг авраад Шикиж бас айж сандрах нь арай гайгүй болсноор эргэн тойронд бүх газар руу аалзны торгоо цацаж дулаан мэдрэхийг нь ойлгомжгүй болгоод гиндүүлэн 3 эгчийн нэгийг амжилтаа буулгаж авна. Нөгөө эгчийг нь Кабане Акира 2 буулгаж аваад хамгийн хүчрхэг том эгчийг нь буулгах гэсэн боловч хүчээрээ илүүрхэж өрөөсөө чаддаггүй. Үүнийг нь ажигласан Михай хэрхэн яаж доторх чөтгөрөө гаргаж ирэхгүйгээр хүчийг нь хүн төрхөндөө байхтай ашиглах талаар зааж өгснөөр Кабане өөрийнхөө жинхэнэ хүчээ сурч нээн ямар ч асуудалгүй эгчнэрийг цааш харуулна. Бүх юм дууссаны дараа Инаригийн шинэхэн туслах Набама руу гарч ирээд цогцнуудыг алга болгоно. Цогцнуудыг алга болгосноор жирийн хүмүүс кимононуудыг олж мэдэхгүй учраас энэхүү үйлдэлийг заавал идэг. Бас бид хэд Набама руутай танилцаад авнаа. Нөгөө туслах Кон бүтлгүүдэжсэн чи бүр шинэ туслах Набама руу авцсан байдаг ш. Амар юм аа энэ Инари. Маргааш нь манай хэд хамтдаа Шикигийн төрсэн газар руу аялаж Шикигийн ээж аавыг судлахаар явна. Судлахаар гэдгээрээ яг аав ээж нь амьд уу эсвэл өгсөн үү яг юу болсон бэ гэдгийг мэдхээр. Шики маань хэдий хүчрхэг ууртай ааш гаргадаг ч үнэндээ бага насны аимшигт үйл явдал дурсамжууд ихтэй бас аав ээжигээ юу болсныг нь тоодгүй дүр эсгдэгч сэтгэлийн гүндээ хайсаар л байдаг жоохон өрөвдөлтэй залуу. Манай хэд тосгонтой танилцаж бэлэгсэлт ном сонирхох зураа нэгэн эртний домогт түүхийг олж уншина. Тэр домогт үлгэр дээр нь болохоор нэгэн жаал өөрийн хоолндоо аал золоод хэдий өөрөө тийм ч их идэх хоолгүй байсан ч харамгүй сэтгэл гарган аалзыг холлсноор дараа өдөр нь түүнийг сэргэд аалз гэрээр нь дүүрэн алтан торго үлдээж тэрхүү жаал хувиа хичээдэггүй бусдыг гэсэн сэтгэлээрээ хэмжээлшгүй баян болж аз жаргалтай амьдрах үндэс бий болсон тухай домогт түүх байна. Дэлгүүрт зогсох зуран Шикийг нэгэн үл мэдэгдэх яхан өстэй охин ажиглан зогсож байгаад яваад өгнө. Гайхаа зогсох үеэр нь Иногами Шикигийн аав ахыг олсноор бүгдээрээ хамтдаа цааш хөтлөн Шикигийн аав ээжид яг юу болсныг асуухад аав ах нь ээж нь түүнийг тээж байхдаа харин аав нь түүнийг төрөөд 5 нас хүрэхэд нь нас орсон гэж хэлнэ. Шики жихэн бодлого за өгцөн байх боломжтой гэж би бодож исэн гэ тоосон шинжгүй хүчтэй хүний дүр эсгэн. Гүн бодолд давтаж бүгд халуун аршааны усанд орж суухад Набама руу хөөе хэдүүлээ ер нь ойг судалж үзв хамтдаа цагийг өнгөрүүлээд ёстой гоё юм биш үү гэж хэлээд усны газараасаа гарan ой ороход Шикийг баг байхад ээж нь ажилдаа явахдаа яг энэ ой руу ороод алга болчдөг байсныг санаад ой тогтоолороо ээжийнхээ ажил гэж очдөг байсан газрыг нь олж очоод өөрийнхөө хамгийн хүнд дурсамж буюу травмагаа сэргээн. Баг байхад нь ээж нь бити дагаараа гэж өөрт нь анхааруулсан байсан ч үгэнд нь орлоггүй хойноос нь дагажгүйгээд нэгэн байшин дотортой ээжигээ өөр төрлийн амьтантай бэлгийн хавталд орчихыг
харсан байна. Мэдээж бага насны хүүхэд тийм зүйл олж харвал аимшигтэй хүн дутуурсамжуулж үлдэнэ. Харсан тэр мөчтөнд түүний аваг ах түүнийг чулуугаар зөхиод сэрэх үед нь ээж нь хүнд байдалд байгаа эмчилгээнд явсан гэд асуух бүртэн идгээд зүгээр болсон үедээ уулзнаа л гэж хэлсэн байдаг. Шиги ихэндээ хүлээцтэйгээр хүлээдэг байсан ч томрох тусмаа асуухаач болж тоохоо болсон байна. Тэгсэн нөгөө аваг ах нь болохоор бүр ой санамжаа алдсан, жоохон буруу ойлгоцсон гэж бодоод тэрийг нь давмгайлаад бүр худлаа яриад байсан байна. Харин үнэн учиртаа Акио буюу Шикигийн аваг ах ба түүний ах нь судалгаа хийж явахдаа эртний домогт өгүүлсэн түүх нь үнэн бөгөөд тэрхүү аалзан үнэндээ хүн төрөхөд кимоно болохыг илрүүлсэн байдаг. Акиогийн ах нь тэрхүү Куми гих аалзны кимоно эмэгтэйд дурлаж дундаас нь Шики төрсөн боловч аав нь ой модноос унаад нас орсон байна. Куми Шикийг жирийн хүүгээр өсгөхийг хүссэн болохоор Акиогийн тусламжийг авна. Харин Акио Куми буюу Шикигийн ээжийг ашиглан 9 шидийн кимонод бэлгийн харьцаанд оролцуулж дундаас нь алтан торог бүтээж чадах хүүхдийг төрүүлэхээр зөндөө оролдож удаан хугацааны дараа төлөвлөгөөнд бүтэж Шикийг харж зогсоодсон ягаан өстэй охин төрсөн. Алтан торог нь хүний эд эргэнтэнд нөхөж бүтээх, өвчнийг идэх чадaltaй бүр амар хүчрхэг нээлт. Энэ бүх үннийг Инугами утсаар дамжуулж Шикид сонсоход манай хүн чинь аваг ахтаа уурлаж алхаар шийднэ. Гэтэл Куми бол Акиогийн хийсэн тэрхүү туршилтаас төрсэн кимононууд Акиог хамгаалж манай эд рүү дайран гарч ирнэ. Энэ бүх кимононоор Шикигийн ээжээс төрсэн болохоор Шики тэднээс ээжийнхээ хоолойг сонсож ямар ч тулдах чадалгүй болж Кабанегаас тусламж хүснэ. Урт биш богино хугацаанд найзалсан ч додонсон Кабане найзыгаа юу гэж ингэж зохиог харж чадах уу? Хамаг ураа гарган жинхэнэ галзуу хүн шиг л бүгдийг нь болгож тавина. Нөгөө талд Инугами Акира хоёрыг Ая буюу Шикигийн бас охин дүү нь гарч ирээд хүнд байдлаас нь аварна. Дундаас нь төрсэн кимоно болгоныг Кабане буулгаж аваад Акиог алхуу хэмээн Шикигээс асуухад алсан ч ямар ч ялгаа байхгүй гин. Яг эцэгтэй мөчөд Ая гарч ирээд Акиогийн нууж байсан хамгийн том нууцыг нь дэлгэхэд энэ бүх хугацаанд Шики болон Аягийн ээж Куми нас бараагүй усан дотор бологдож хадгалагдсан байна. За тэгээ нуусан газараас нь Кумиг олж гэр бүл нь бүгдээрээ хамтдаа нэгдснээр энэхүү том асуудал маань өндөрлөнө. Аваг ахыгаа амийг үлдээлээ гэж бодсон ч юм Набама руу манай эдэг явцсан байхад гарч ирснэ. Түүнийг маш хэрцгийгээр цааш харуулдаг. Дараагаар нь Ая Инугамигийн багт шинээр илсэн орж шинэхэн даалгавар болох эмэгтэйчүүдийн нүүрний хэсэг биеийн хэсгийг хуулж аваад байгаа учир битүүлэг хүнийг зогсоохоор явна. Байж бас нөгөө Инаригийн хуучин туслах кон хөлгтүүлээд Кабанегийн жинхэнэ толгой биш мандарин авсандаа шантраад бас Кабанетэй хүж үзэхээр дахиад ирнэ. Харин бүх үйл явцуудад баг багаар кон Кабанед дурлаад байдаг. Харамсалтай нь кон бүхэл амьдралынхаа турш Инаригийн туслах хийцэн болохоор хайр бас дурлах гэж юу гэдгийг ойлгохгүй хөрхий. Үл үзэгдэгч кимоно яагаад эмэгтэйчүүдийн нүүрний биеийн хэсгийг хуулаад байдаг вэ гэвэл ойрхон дурлсан дэлгүүрийн нэг залууг найрчих санаатай хөөрхөн харагцсан охтуудын уруу ламыг нь тастаж аваад өөрөө үл үзэгдэгч биегүү болохоор хуулж авсан хэсгүүдээ өөр дээрээ нааж байдаг. Шинээр багт илсэн орсон Аяч цаг алдалгүй дорхноо үл үзэгдэгч кимонод янзын бие хийж өгөөд учрыг нь тайлнаа. Даалгавар маалгавар зохицуулаа зогсохгүй Ая Кабанед хайр зарлаа та миний краш уу гэд нь ялуурастай. Кон ман бас тэнд хардаад байгаагаа ч ойлгохгүй хардаастай. Кабане чинь гинт охтын хүсэмж залуу болчихлаа шүү. Амар. Оройн манай Кабане контой уулзаад хардаж байсан хөөрхий сэтгэлийг нь зөөлхөн үгзээрээ уурайж аргадаад нь ялварнаа. Энд хамгийн хэцүү зүйл нь Кабане өөрөө бас хайр дурлалын талаар юу ч мэдэхгүй. Дурлаад байна уу, хайрлаад байна уу, халамжлаад байна уу ямар ч ойлгомж байхгүй. Ямар ч ахиц дэвшилтэй байхгүй жоохон ялуурж байгаа л таард юм дөө. Харин Токио хотод манай Акирагийн ах Юуи гарч ирнэ. Акира болон Юуи хоёр хамтдаа Аоморигийн цастай ууланд ихэр кимоно болон төрсөн. Кимоно их рүү төрөх нь маш ховор. Бараг 100 жилд ганц л тохиох зүйл ба тэднийг маш журамж хийж асардаг байсан бөгөөд төрсөн аавыгаач манай хоёр харж байгаагүй. Хэдий хүнд хэцүү байдалд өссөн ч бие биенээ халамжилж аргадаж хоёулаа хамтдаа байхад л болно гэж боддог байсан. Акира маань өдөр тутмын даалгавар амьдралд дандаа дүрсгүй байдалтай тус биш гай болоод байдаг болохоор сүүлдээ бүр өөртөө гутраад манай эдийг орхиод тусдаа ганцаарчлаа явах шийдвэрээр яваад өгнө. Гараад явахдаа Акира маань хувь тавилангаар ахтайгаа таарч удаан уулзаагүй хоёр маань эцэст нь нэгдэж бөөн баяр. За байжаагаараа бөөн баяр гэсэн чи юу ерөөсө баярлж байгаа шинж байдаг вэ? Яагаад юм бол бөөн мэд. Хамтдаа хүмүүс байхгүй нам гүн газар хайж яваад Акира ядрахад түүний ах нь маш том мөсөн өргөө бариад хонхоор болцгоо. Даач юу цаанаасаа л нэг сони эвгүй байна. Бас Акирагийн уцыг эвдлээд өөрийг нь түгжээд аюулгүй байдал утас шүрмэс хэрэггүй ийм юмар яадаг юм гээд муухай зарилал яваад байна. Тэдний мөсөн өргөн сошиал орчинд нэлээд хандлт авснаар Кабане, Шики, Инугами нар судлаад бас шалгахаар мөсөн өргөнд хурж ирнэ. Хурж ирэхэд маш олон мэдээний хүмүүс бас эргэж цуглаад мөсөн өргөөг биширж байхад юуи хүмүүсээс өөрсдөө тусгаарлахыг хүсэж байгаа болохоор дайрах гэтэл Инугами дайруулалгүй өөдөөс нь буудна. Юуигийн цээж нь бас хүчрхэг Кабанетэй адилхан амьдралын чулуу шигдэгдсэн байх бөгөөд иннээс нь л болж тэр муухай зан аршинтай олж бие махбод нь ч хүчийг тесвэрлэхээ болж байна.
Манай хэд түүнийг зогсоохыг оролддог ч чаддаггүй. Найзуудыг нь хөлдөөснийг харсан Акира маш ихээр санаа зовдог ч тэдний аюулгүй байдлыг бодоод орхиж явсан нь илүү дээр гэдэг сонголтыг гараад Кабаныг биеийн дулаанаараа мөсийг хайлуулж гарч ирэхэд уурлаж буй дүрээсгээд орхиод явна. Явсны дараа Инари болон түүний туслах Набамару Юугийн амьдралын чулууг булаахаар ирэх бөгөөд Кабаныг туслахыг шаарддаг Кабаны найзуудаа хайлтал нь хүлээнэ гин. Набамару Юуэдээ тулдаж амьдралын чулууг авахыг завцдаг амьдралын чулууны хүч хэтэрхий хүчрхэг байна. Юугийн Набамурыг алахын даваан дээр Кабаны гарч ирээд тэд хамтдаа буулгаж авах төлөвлөгөө зохиогоод Кабаны нөхөн сэргэлтийн хүчээрээ гал гарган тулцаар Юуийг буулгахын сүүлийн мөчөд Акира тэднийг зогсоогоод Кабаныгийн амьдралын чулууг ашиглаж агаад Юугийн амьдралын чулууг салгаж уучраа олцгоно. Инари тэр дундаас нь амьдралын чулууг хулгайлчих санаатай ч Инугами хайлчсан гарч ирээд хулгайл болтгоо. Манай хэд ч бөөндөө дараагаар нь цуглаад ярилцахад Юугийн мөсөн хотхны ханхуу эзнэр өрөмжлөгдөөд маш их үүрэг маш их хэрэг мэдэл зовлонд нэрвэгдээд Акираг тэр бүхнээс хамгаалж холдуулан зүгтаалгаад өөрөө бас хүнд хэцүү бүхнийг туулаад Акирадаа буцаж уулзахын тулд мөсөн хотхны амьдралын чулууг булааж зүгээд бүгдийг нь арчиж дарсан байна. Бас амьдралын чулуу нь эрт дээр үед хүмүүс болон кимоногийн дайнаас үүдэж хамгийн хариуцлагатай ахлагч нарт хуваагдаж эзэмшигдэж ирсэн зүйл байдаг. Бүх зүйлс энгийн байдалд шилжин Инугами Кабаныгийн ээж авыг олохоор гарснаар энэхүү 12 ангитай анime маань дууснаа. Өнөөдрийн байдлаар энэхүү анимын season 2 байхгүй бас зарлагдаагүй. Тийм болохоор ер нь бол part 2 морь гэж байхгүй байх нэ. Харамсалтай байна. Ямар ч тач миний хувьд үнэхээр сонирхолтой үзүүштэй олон талын зовлон бас нууц түүхүүдийг агуулсан гоё анime байлаа. Би өөрөө хүчрхэг эрэгтэй гол дүртэй анимуудад маш их дуртай. Тийм ч учраас үнэхээр үзүүштэй байсан. Бусдаарч өөрч юмгүй дээ. Тий. Гэтэ бас нэг анхааруулга хэлэхэд ер нь бол жоох хүүхдийн анime биш шээлээ шүү. За өнөөдрийн 20 минутын бичлэгээр хамт байсан баярлалаа. Би 20 минутын бичлэгийг үнэхээр зовж хийдэж шүү. Гэтэ гоё байдаг. Тийм болохоор намайг дэмжиж бичлэг таалагдсан бол лайк болон subscribe-а дараад өгөөрэй. Олон анime үзэж товч тайлбарын бичлэг хийснээр дараа би нэг зүйлийг ойлголоо л доо. Анime гэдэг зүйл ихэнх нь ашигаа бодоод хизээж айдаахан дуустгүй юм байна.